Сайн мэцхан уу, намайг Үржинэн Байгалмаа гэдэг. Би Монголын уламж танхимын эмч хүн байна. Эмч учраас Монголын уламж танхимыг ихээхэн сонирхож судалж байдаг юм аа. За сүүлийн 7 хоног амдан тэгшлийн эдээс COVID-19 вирусын эсрэг нэгэн үрлийг хийнэ гэсэн. За энэтэй холбоотой ард түмний дунд ихээхэн маргаан өрнөж байна. За харамсалтай нь бол жоохон муу мэдээлэл их байна л да. Жишээ нь одоо хятад дэлхийд дахинаар энэ вирусын эсрэг вакцин гаргааг багт монголчууд үрл тараана гинэ. За энэ бол мухар сүншлэг тэр ихтгэл одоо хүмүүний өвчнөөр далиндуулж мөнгө олох хэрэгсэл болголоо. Тэгээ болох хэрэгтэй гэсэн одоо муу мэдээлэл явж байгаад миний сэтгэл жоохон эмзэглэж байна л да. Тийм учраас ер нь монголчууд түүхэндээ энэ өрлөө юм хийж исэн үү? Вирусын эсрэг янз бүрийн вакциныг монголчууд хийж байсан уу гэдэг талаар олж мэдсэн өөрийнхөө өчүүхэн мэдлэгээсээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон л да. За монголчуудын өрлийн эмтэй холбоотой түүх манай тоолын өмнөх 206 онд үүсгэн байгуулагдсан хүмүүгийн их гүрэнтэй холбоотой байдаг. За энэтэй холбоотой хүмүүгийн үрэл, нүүдэлчдийн үрэл, хэр хоногсдын үрэл, хүмүүгийн шидэт харал үрэл, хүмүүгийн хувилгаан жор зэргээр олон янзаар бичигдэж эрдэмтдийн анхаарлыг татаж гавьяат алдарт эмчнээ гарын жор болж исэн түүхээс харагдтiiмаа. За тухайлбал хүннүү гүрний үеийн буюу одоо манай тоолын 340 онд бичигдсэн яаралтай тусламжинд хэрэглэх гарын авлага хэмээх хээгүн эрдэмтдийн бичсэн ном байдаг. За энэ ном дээр бол хүнүүгийн энэ хар үрэл нь эс шингэх өвчин, хотоод эзний өвчин, бөөгшгөний өвчнийг эмчлэх маш сайн жор юм аа гэж бичсэн байдаг. За 5 дугаар зууны үед амьдарч байсан Сүмья эрдэмтэн байна. За тэр хүн бол яаралтай тусламжинд хэрэглэх гарын авлага, яаралтай тусламжинд хэрэглэх өөр чухал нэгэн жор зэрэг олон бүтээлтэй хүнүүгийн дээрх жоруудаас 8 жорыг бол маш бүр нарийн судлаж тэмдэглэж жор бүхэн найрлагаар гаргасан байдаг. Ингээд энэ хүн за хүмүүчүүд бол ер нь хортой юм хүртэл маш одоо нарийн номхотгож чадварлаг юм хийж чаддаг байсан гайхалтай юм аа гэж шагшин магтан бичсэн байдаг. Тан улсын үед байсан Жин Чуан гэж эрт төдийгийн нэгэн чухал жор гэдэг номдоо за хүнүүгийн буюу нүүдэлчдийн хэр хоногсдын үрэл бол дээрх одоо хэлсэн өвчнүүдээс гадна битгийг эмчлэх гайхамшигтай жор юм аа. Энэ хүннийг үрэл нь бол хувилгаан жорууд юм аа гэж. Өөрөөр ээжтэй жор юм аа гэж энэ одоо алдарт эмч хэлж шагшмагдчихсан байна. Тэгэхээр одоо 2000 жилийн өмнө монголчууд ингэж гайхалтай үрлийн юм хийж байсан байна. За тэгвэл энэ үрлийн имийг цааш дэлгэрүүлэн дамжуулж явсаар 16, 17, 18 бүр 19 дугаар зууны ихэнх үе хүртэл ер нь монголчуудын сэхэтнүүд лам хүмүүс байсан шүү дээ. Лам нар байсан. За энэ лам дотроос эмч нар байсан. За эмч нар мэдээж өөрсдийнхөө одоо зэрэг цолоо шилтгаалаад эмч, домж, маарамб зэрэг олон янзаар нэрлэгдэж байсан. За энэ эмч нар маань энэ үрлийг хийдэг байсан. За жишээ нь тухайлбал эдний нэгэн сонгодог жишээ энэ одоо халдвар төвшинтээс монголчууд хэрхэн тэнцэж байсны илэрлэл нь бол цахар дэвш лусны чөтлөн гэмээр нэг алдартай мааран байгаа. За энэ мааран бол 1740 онд төрсөн 15 настай байхад нь цагаан цэцэг хүчин дарахсан байна. За ингээд бол өөрийнхөө авгаа буюу аавын хаа өвөөгөө өөрийнхөө нэгэн эрэгтэй дүү 3 эмэгтэй дүүгийнхээ хамт ингээд 5 хүнийг гэрүүлэлтэй цагаан цэцэг хүчин алдсан байдаг. Энэ эрдэмтний 45 настай буюу 1785 онд байхад нь Монгол дахин цагаан цэцэг хүчин дэлгэрсэн байна. Тэгэхэд энэ хүн одоо цагаан цэцгийн эсрэг одоогийнхоор вакцин хийгээд хамар татуулж исэн хүүхдэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд ингээд энэ цагаан цэцэг өвчнийг дарахад цахар гэвш лусан төвчлөлтөм маш их одоо үүрэг гүйцэтгэж амжилтаар дарж чадлаа гэж одоо эртний ном төвтөртэй цаашаа магтаж бичин үлдээсэн байт юм байна. Одоо энэ эрдэмтэн лам нарын маань гайхалтай хувилгаан
хүмүүсийн маань бүтээлүүд. Жишээ нь энэ саяын Цахар Гэвш Лусан чөлтөм гэхэл одоо 222 бүтээлийг агуулсан 10 гаруй номыг төв дээр бичүүлдсэн байдаг. За энэ Мармд маань чинь одоо энэ бүтээлдээ тахал одоо тэр үеийн одоогийн вирус гэдэг өвчин бол хижиг гэдэг шүү дээ. Хижиг өвчин, нян гэдэг нь бол бактери үүсгэх. Тэгэхээр нян хижиг өвчнүүд хэрхэн өвчнийг эмчлэх өрчин сэргийлэх гэдэг бас тодорхойлсон байдаг. Энэ хэрэгжилжсэн энэ үрлүүд нь одоогийн анх ухаанд бас уламжлалтад хэрэглэсээр ирдэг. За тухайлбал гард шууг, араатан, жигүүтэн эртний хаан гэдэг. Тийм учраас монголчууд гард шууг гэхээ хөндлөж чинь Улаанбаатар сонины лого нь бол гард шууг байсан бол Улаанбаатар хотын маань одоо лого бол гард шууг гэдэг шүү дээ. Тэгэхээр гард шуугаар нэрлсэн гард тавх гэмих үрлийн байдаг. Одоо чинь харагдаж байна. Одоо чун тав, чунгаа гэж бас нэрлэдэг. За энэ гард тав гэдэг юм бол яг энэ хижиг вирусны эсрэг юм. За вирусны эсрэг учраас одоо вирусны эсрэг яг уухад маш өртөнтэй байдаг. Ер нь миний одоо гэгинтэн багш байсан л да. Тэр багш маань за чунгаа буюу гард тав имийг эр хүний хат гэдгийн шүү хүмүүн тийм учраас эр хүмүүст төлөв өгч байгаарэ гэж байсан. За ингээд би одоо өөрийнхөө 30 гаруй жилийн практик туршлагатай би хэдэн зуун мянган хүн үзсэн байдаг. За энэ дотор бол чун тавыг өгсөн маш олон. За ялангуяа хавдартай үед, хөвдөлтөй үед хавдрын эмнүүдээр чун тавыг хачирдаж өгдөг. За вирусын үед бол чунг өгдөг. Тэгэхэд бол маш сайн дардаг учраас за вирусны эсрэг чун тавыг уугаад бүр гарсан өвөл болгон одоо авч ах トゥ хамаатнастайгаар уудаг маш олон хүмүүс байдаг. За тэд бол яг ингээл хэн нэг нь найтагаал вирус ханаад ингээд дэлгэрээд ирэнгүүт уухад бол өдөртөө өвөлдөө өвддөгвэ гэж ярьдаг одоо юм бүр одоо шалгарсан юм байна. За мөн Баатар 7 гэж юм байна. Баатар 7 гэдэг бол одоо нянгийн эсрэг. Баатар мэт одоо тэмцдэг учраас Баатар 7 гэвэ гэж одоо Монгол юмнууд ч бас өөрсдөө гоё нэртэй шүү дээ. Тэгэхээр Баатар 7 бол нян буюу одоогийнхоор бол бактери үүсэх эсрэг байдаг. Гид сүвдэх, цистит, одоо хоолой ялангуяа идэлж өвдөх зэрэг одоо янз бүрийн бактерийн гаралтай өвчнүүд маш сайн тусалдаг учраас ханиадны үед хүн ханиагаад цэртэй, цэргүү, хуурай, нойтон цэр гарна. За ихэнх үедээ бол цагаан цэртэй, шүлсэн, хүнжилсэн янз бүрийн цэр гарч ин тийм ээ. Ингээд бактерийн нийлээд ирэхээр шар ногоон цэр гардаг. Тэгэхээр энэ ханиадны эмнүүд дээрээ энэ одоо Баатар 7-оо хамсраад өгөхөд энэ шар ногоон өнгө найрлна гэдэг бол бактери дарагдаад ханиад хортно маш бүр үүсдэг тийм аа. За Баатар 7 бол амьдрал дээр одоо маш олон шалгарсан юм байгаа. Жишээ нь миний нэг танил одоо 20 гаруй жил одоо 30 жилийн өмнө одоо эд ингээ мама хийгээд Орос Монголын хооронд богоон 7 хоног явдаг байсан шүү дээ. Тэр үед нэг хүн одоо богоонд гэзсний халдвар аваад гүйлгээд бөөлж тэгээд богоонд байсан хүмүүс бүгд өөртөө байсан мэдээж Орос Европ хүмүүдийг өгсөн байгаа. Тэгээд тэрийг мод үзэх идэх байсан. Тэгээд хөтөн өндөр хэмжээнд магаш нь тэр танил маань өөрийнхөө тогтоо байсан Баатар 7-оос өгсөн юм л да. Тэгээд тэр хүн бол маш хурдан хугацаанд итгэсэн. Ингээд Москва хүртэл үнэхээр алган дээрээ бөмбөрөөсөн гэж ярьдаг. Тэгээд би одоо энэ Монгол юмын өвчнөд бол Баатар олж өстой нэрээ явлаа. Би одоо эмч болохгүй явдаа энэ Монгол эмч өстой үнэхээр гайхамшигтай маа гэдээ одоо ярьж байсан. За тэр хүн 30 гаруй жил Баатар 7 бол одоо амьдралдаа харагч болдог. Хөдөө гадаа явсан чи аваад явна. Ингээд ер нь амьдрал дээр л Монгол үрлийн эмнүүд энэ 2000 жилийн өмнө тасралтгүй явсан гэдгээр бол үнэхээр гайхамшигтай байдаг. Миний тэр гэгинтэн багшийн хэлснээр бол энэ одоо чун тавыг ханиад энэ томооны үед хүүхдийн одоо самбаа давнд байгаа хүзүү дээлийнхэн цаханд хатаж өг өнгөртөн зөөж өг гэж хэлдэг гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг бол бас одоо вирусын эсрэг агаарыг одоо хүүхдийн өрчин сэргийлэх зорилгоор бас хэрэглэдэг байсан харагдаж байна. За ингэж одоо олон мянган жил хэрэгжилж байсан тухай манай дөнгөрт орж хүнийх Инсмагийн дөнгөрж гэж багшаа хүмүүс таних байх. Энэ хүн бол 1964 оноос хойш одоо хүртэл анагаан дэд сургуулийн эм зүүн тэнхимд ажилладаг. За ингэж бол багшаас эхлээл одоо тэнхимийн эрхлэгч деканат проректор гэж одоо зөвлөх багшийг явж байгаа. За энэ эрдэмтэн маань өөрийнхөө шав нартаа өвөр Монголын алдарт эрдэмтдтэй хамтраад за энэ одоо 2000 жилийн өмнө хэрэгжилсэн хүннүг үрл одоо хүртэл хэрэглэж байна гэх батлан тогтоогоод
Анх ухааны сэтгүүл дээр хэд хэдэн сайхан эрдэмч хүн өгүүл бичсэн байдаг юм аа. Та бүхэн уншиж олж харж уншина гэж бодож байна. За ингэж одоо энэ өрлөө юм Монгол ард түмний дунд 2000 жилийн турш тасралтгүй хэрэгэлсэн ирсэн юм аа. Тийм учраас бид өнөөдөр гандан хийдээс гаргаж байгаа энэ имийг бол маш талархан хүлээж авч гаргахад нь маш их тусалж дэмжиж худалдаж авах хэрэгтэй гэж бодож байна. Яг бол энэ Монгол ер нь ийм үрдлийн юмнууд ялангуяа 3-аас 125 гаруй найрлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ найрлагууд нь бол бараг 70-80% нь мэдээж Монголын өвс орнуулаар хийдэг. За үлдсэн нь бол гадаадас ирдэг түүх хийдэг байдаг. Маш үнэтэй. Алт, мөнгө, шөр, сувд, хув тэр шатаагаад үнсээр нийдэг. Ийм олон найрлагууд байдаг. Тийм учраас маш үнэтэй тусдаг. За энэ үрлийн юмнуудыг чинь Монголоос түүхийд авсан ч гэсэн одоо зуны турш дээр чинь цаг үлрэлт турсна одоо хүлээж авч байна. Олон удаа явж ин бензин тас тэр хүмүүсийн зардал, хоол унд, цалин мөнгө тэгээд тэрийг авч хадгалах хураах ингээд хийх хүртэл их олон дамжлага явдаг учраас маш их өртгөр бүрддэг. Монгол имийг хийгээд ер нь үрлийн им тан хийгээд ашиг олох нь маш бага. За яг үдээ одоо ийм мундаг сэхэтэн Монгол лам нар ч их мундаг хүмүүс шүү дээ. Тийм учраас ард түмэн хүний сайн сайхны төлөө одоо энерги сэтгэлээр баг ингээд ашиггүй үрж яадаг. Тэгээ ашиг нь бол маш бага хуваар одоо хүн итгэх тийм хуваар л нэг жоохон ашиг боддог. За тэр нь бол ингээд цалин мөнгө өгдөг. Бараг тийм одоо им тан байдаг юм шүү дээ. Тэгэхээр энийг та нар одоо үнгүй тараад үнгүй одоо ашиг олохгүй гэж тийм бодох байхгүй. Энэ үнэхээр одоо хүний төлөө хийж байгаа бовны одоо ажил. За дээр нь олон мянган жилийн одоо хүмүүсийн одоо эрдэмтэн мэрэгдийн оюуны хурц үеэр шүүгдэж ирсэн энэ үрлийн юм сайхан юмыг хийхэд нь одоо дэмжлэг туслах үзүүл. Харин ч одоо маш хурдан хугацаанд яаж хийх талаар хэрвээ хэн нэгэн одоо эдийн засгийн боломжтой бол харин ч гандан тэгш чинь хийдтэй тусламж үзүүлж түүхий даавахт нь хэрэгтэй шүү дээ тийм ээ. За тэгээд гарсан юм нь маш одоо хурдан хугацаанд худалдаж аваад тэр гарсан одоо худалдаж авсан мөнгөөр дахиж түүхийж явах тэр хүмүүс дахиж хийн шүү дээ. Ингэх юм бол бид нэр олон хүмүүст тааж энэ тахал коронавирус гэдэг учраас бүгдээрээ салах боломжтой гэж би үзэж байна. Тийм учраас гандан хинтээ хамгаалалтаа маш баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол үнэхээр сайхан үйл. Энэ вирус тахлын хэсэг төр засаг маань маш их ажлууд хийж байна. Маш их ачаалттай байна. Тийм учраас бид одоо монголчууд бас өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө энэ тахлын хэсэг энэ гайхалтай үрлийг гаргахад нь тусдим болж ядаж худалдаж авах хэрэгтэй гэж одоо Монголын уламж тамгааны хөгжлийг дэмжих хөтэ бэлтгэдэг хүмүүс та бүхэндээ одоо уриалж байна. За нөгөө талаар бөө лам нар манаас жоо одоо маргаантай байна. Тэгэхээр бөө нар бол ер нь бас бөө дотор лам нар дотор ч гэсэн одоо эмч гэж тусгай мэргэжил байгаа тийм ээ. Лам нар ч одоо гүн ухаан за зурхаа гэж ахт лам эмчнэр байдаг. Тэрнтэй адилхан бөө дотор бас одоо ингээд бөө эмчнэр байдаг тийм ээ. Тэгэхээр бөө эмчнэр бол бас гайхамшигтай шүү дээ. За бөө эмчнэр бол одоо эмчилгээнд бас яг саяхан шиг одоо эрдэнүүд иймнүүд маш хүчтэй одоо ургамлыг хэрэгэлдэг. За энэ чадaltaй байсан магадгүй энэ төвдийн анхааны эм тангууд үрлийн эм яралгай эрдэнэ эмийг хэрэгэлдэг байсан. Магадгүй бөөгөөс боломжч ясыг үсэхгүй гэж одоо далайн агшны удаа номдөө альцсан байдаг. За нөгөө талаар бөөнүүд маань арц, ганг, сургар, дайл гэдэг өнөр тургамлуудын эмчлэх чадрыг ашиглаж маш эртнээс бутлан эмчилгээ хийжсэн. За тэр нь одоо бол бид нар бас энэ арц, ганг, далийг унгасгаж, уугуулж, гэрээ хариутгаж, дээр нь одоо тэрийг өнөрцөн сэтгэс наар маш их тайван болж ингэж эмчлэгдэх. Эмчилгээний гайхамшигт гаргасан хүмүүс нь бас манай бөөнөр юм шүү дээ. Тийм учраас ер нь ингээд олон мянган жилийн өмнө бөөч вэ, ламч вэ, заяд бол дандаа л хүмүүсийн сайн сайхны төлөө хийж байсан үйл хэргийг монголчууд одоо хүртэл бид өргөжлүүлж байгаа юм аа. Тийм учраас бүгдээрээ эв нэгдэлтэй байж энэ одоо халдварт COVID-19 хэмээх вирусээс Монголоо өрөхгүй тулд өөрчлөлт сэргийлэхэд хүчээ нэгтгэх яа гэж бодож байна. Тийм учраас монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг бөө, лам, дар, төмөн дээр төр засгаас маань болж байгаа олон сайхан арга хэмжээг дэмжиж бүгдээрээ эвтэй найрамдалтай байгаад энэ өвчнөө цовлонгоос урьдчилан сэргийлж
Монголын мань ард түмэн эрүүл энх байх болтугай гэж өрөөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.